За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр бол нэгэн онцгой сонин гайхалтай өдөр. Энэ бол 9 сарын 1. За монголчууд бидний явд хичээлийн шинэ жил эхэлж байгаа. За тэгвэл өнөөдрийн дугаар маань мөн одоо сургуультай холбогдож байгаа нь бас завшаантай энэ сонин хэрэг байна. Өнөөдрийн дугаарт маань American National University буюу орчуул бол Америкийн одоо үндэсний их сургуулийн гадаад оюутны элсэлт бүртгэл хариуцсан албаны захирал Туул Спенсер оролцож байна. За ингээд урилга хүлээн авч оролцож байгаа Туулдаа маш их баярлалаа. Та сайхан намарч байна уу? Өдрийн мэнд төгөлдөр хаа сайхан намарч байна. Та бас сайхан намарч байна уу? Тэгээд яг таны түрүүн хэлсэнчлээ яг юм бэлэг дэмбэрэлтэй тийм ээ. Монголд бол одоо яг 9 сарын 1 гэдэг бол хамгийн нөгөө одоо тухайн жилийн хамгийн бас чухал өдрүүдийн нэг байгаа тийм ээ. Зөвхөн одоо яагаад чухал гэж амглаа гэр бүл одоо яг сургуулийн насны бүх хүүхдүүдийн хувьд бол хамгийн том амьдралдаа хамгийн том степик хийж байгаа тийм өдөр байгаа. Тэгэхээр ийм бол чухал өдөр бас намайг өөрийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж агаад маш их талархаж байгаагаа илэрхийлье. Тэр өнөөдөр Америкт бол 9 сарын 1 болж байна. Монголд өчигдөр болоод өнгөрсөн байгаа тийм ээ. Болоод өнгөрсөн тийм. Ингээд ямар ч тач өнөөдрийн дугаарыг одоо ийхүү сургуультай холбоотой хүнээр за магадгүй энэ санхүүгийн жилийг одоо дахин эхэлж байгаадаа Туулын их баяртай байна. За танилцуулга хоёлаа үндсэндээ өөрөө чинь хувийн танилцуулга тийм ээ. Туулын тухай хувийн тууч танилцуулга. Тэгээд өөрийн сургуулийн тухай манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулна. За тэгье. За намайг Туул Спенсер гэдэг. Би American National яг түрүүн таны хэлсэнчлэн American National University-ийн гадаад оюутны элсэлт бүртгэл хариуцсан албаны захирлаар одоогоор ажиллаад нэг 2 жил болж байна. За ерөнхийдөө сургуульдаа яг 5 жил ажиллаж байгаа. Анх бол нөгөө student advocate буюу одоо яг нөгөө оюутныг ингээд нөгөө элсэл сургууль руугаа эсэж ингээд оруулж ирдэг тийм мэрэгжлийн team position-аас яг ажиллаа эхэлж байсан. За тэгээ түүнээс хойш ингээд сургуульдаа ажиллаад менежер болоод одоо сүүлийн 2 жил яг албаа хариуцаад ингээд явж байна. За Америкт бол би баг одоо ирээд 9 жил гарсан болж байгаа юм да. 9 жил болж байна. За тэгээд Америкт анхаас өөрөө оюутан болж иржсэн. За түүнээс хойш тэгээд хэлний бэлтгэлээ сураад хэлээ эзэмшээ дараа нь мастера яг American National University өөрөө хийгээд мастера хийж авах хугацаанд сургуулиас ажиллах урилга хүлээж аваа сургуультай ажиллаад одоо та эднийг бүр карьер болгоод сургуультай ажиллаж байгаа юм хүн байна. За ойлгомжтой. Өөрөө оюутнаар анх ирж байсан учраас магадгүй олон улсын гадаад оюутны жаргал зовлонг бол маш сайн мэддэг хүн байна шүү дээ тийм ээ. Яг үнэ. Монголд ямар сургууль төгсөж ямар мэргэжил эзэмшив? За би Монголд олон улсын сэтгүүл зүгээр үйл ажиллагаа явуулдаг түгээмэл гэдэг сургуулийг 2000 оны ихээр төгсөж байсан. Сэтгүүлч мэргэжлэр. За төгсөөд Монголд нэг ойролцоогоор 10-аад жил сэтгүүлчээр ажиллаж байсан. Яг мэргэжлийн гарааг бол 100-ны мэдээ сониноос эхэлээд за 100-ны мэдээ сониноос тодорхой хэдэн жил ажиллаж байгаа дараа нь зарим үзэгчид маань мэдэх байх Монгол ичтээ телевиз гэдэг. За Монгол ичтээ телевизд мэдээний албаны сэтгүүлчээр ажиллаж байгаа. Сүүл рүүгээ нийгмийн албаны продюсераар тодорхой хугацаанд ажиллаад тухайн үед бас хэд хэдэн контентууд дээр ажилладаг байсан. За тэгж яагаад ерөнхийдөө наашаа орж ирсэн юм хүн байгаа. Ерөнхийдөө тав дээр мэргэжил бас баг зэрэг ойролцоо явж байна. Маш таатай байна. За хоёулаа сургуулийн тухай ярилцъя та тийм ээ. American National University сургуулийн тухай сайхан танилцуулаач. Ямар цар хүрээтэй сургууль хаана ямар одоо хотуудад салбартай байна? Тэгээ дуртай. За тэгэхээр American National University маань өөрөө 140 жилийн түүхтэй ийм сургууль байгаа. 1886 онд анх байгуулагдчихсэн. За анх байгууллагтаа Салем хотод, Виржиниа мужийн Салем хотод бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг коллеж байсан. За үүнээс хойш үйл ажиллагаа явуулж агаад 1950 оны сүүлээр анхны гадаад оюутан Кубын дөрвөгч оюутан байсан. За тэр Кубын дөрвөгч оюутныг сургуультай эсвэлснээр яг гадаад оюутнуудын хувьд бол үйл ажиллагаа нээлттэй болоод хаалга нээлттэй болж элсэлтэйг авч эхэлсэн байгаа. За одоогоор бол яг сургуулийн main campus одоо төв campus нь болохоор Salem, Virginia байрлал та.
За тэнд бол манай өөрийн яг кампус байна. За энэ кампустаа бол яг бизнесийн удирдлагын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр аягүй олон хөтөлбөрүүдэд элсэлт авдаг. За үүнээс гадна бол яг гадаад оюутнуудын хувьд гэхлээр Louisville, Kentucky-д манай сургуулийн кампус байна. За бас Nashville, Tennessee кампус байна. За эдгээр 3 кампуст бол яг гадаад оюутнуудын эсэлтийг авч байна. Дотоод оюутнуудын хувьд бол ерөнхийдөө nationwide тийм ээ Америк даяараа бол ойролцоогоор 50 гаруй 60-аад кампусууд байгаа. Тэгээ ерөнхийдөө сургуулийн бол дийлэнх оюутнууд нь дотоод оюутнууд байдаг. За тэгтээ бас нөгөө гадаад оюутнууд нээлттэй тодорхой хэмжээний нэлээд олон тийм хөтөлбөрүүд байгаа. Тэр хөтөлбөрүүдэд бид нар элсэлт аваад яг түрүүн таны хэлсэнчлэн яг гадаад оюутнууд гаднаас зөвхөн Монголоос гэлтгүй дэлхийн өөр өнцөг боломбороос орж ирж байгаа оюутнууд яг ямар хөтөлбөр илүү тохиромжтой гэдгийг, ямар хөтөлбөрүүдээр сураад наашаага Америкт орж ирж сураад ингээ ахларт эднэрч юу ирээдүйд нь хэрэгтэй гэдэг тал дээр нь бид нар аягуулсан чиглэл зөвлөгөө өгөөд элсэлт бүртгэлтэй нь ажиллаа явуулдаг юм байна. Зөв. Багцаагаар одоо хэд орчим гадаад оюутан магадгүй хэдэн орны төлөөлөл хэдэн оюутан байна юм уу? Үгүй бол одоо тодорхой хувийг хийж болох уу? Танай сургуулийн одоо хэд орчим сурагчид оюутнууд гадаад оюутан байна вэ? За яг ерөнхийдөө бол оюутны тоо бол маш их. Тэгсэн хэрнээ яг гадаад оюутнаа дотоод оюутантай харьцуулахад миний ойролцоогоор ингээ харж байгаагаар бол нэг 100-ны 20 орчим хувь нь л гадаад оюутнууд байгаа даа. Одоо жишээ нь сургууль нэг ойролцоогоор 5,000 оюутантай байлаа гэхэд үүний нэг ойролцоогоор 1,000 оюутан гадаад байдаг ч юм уу тийм ээ. За тэгэхээр тиймэрхүү байгаа. За юуны хувьд бол үндэснээр нь ингээд яг илүү сайхан дэлгэрүүлж ингэж яриаг бол ер нь дэлхийн өнцөг боломбор байгаа даа. За одоо сүүлийн үед бол бид нар бол илүү нөгөө ер нь яг тэр гэхээс илүү тийм байна. Одоо чинь би өөрөө Монгол хүн Монголоос илүү их нөгөө оюутнууд авахыг зорддог. Тэгээд сургуульд бол бас тодорхой хэмжээний монгол оюутнууд байгаа. Гэхдээ хэдийгээр сургуульд тодорхой хэмжээний монгол оюутнууд байдаг хэрнээ одоо жишээ нь Азийн, Энэтхэг, Бангладеш, Пакистан гэдэг юм уу тийм ээ Непал энтрээс ингээд орж ирж байгаа оюутнуудтай харьцуулахад манай монгол оюутнууд олон их айхтар их биш. Тэгээд Африкийн одоо Африк төвчин бас 50-аад улс байна. Тэр 50-аад улсуудаас орж ирж байгаа оюутнууд гэхлээр Нигерия, Танзания, Зимбабве, Гана гэл ингээл тэгээд нилээх яваад өчнө. За тэгээд нөгөө Саут Африка, Өмнөд Америкаас орж ирж байгаа оюутнууд байна. Гэт ингээд ер нь айгүй тийм сайн юу яагаад холилдсон тийм оюутнууд байгаа. Яг тийм үндэст нь илүү их давмгайлсан гэж хэлэхэд бас хэцүү. За юу ядгийн оюутнууд нөгөө түрүүн би хэлсэнчлэн 3 кампус байгаа гэдэг жисэн 3 кампусээс шалтгаалаад жишээ нь одоо манай монголчууд бол ихэвчлэн Louisville, Kentucky юм уу, Salem, Virginia-гийн кампус руу явдгийг. Nashville, Tennessee бол яг монголчууд нэг түгээмэл биш. Гэтэл Nashville, Tennessee болохоор илүү нөгөө Европоос ирж байгаа оюутнууд их байдаг жишээний. Тийм байна. Америкт бол diverse гэж ярьдаг тийм ээ. Diverse гэдэг нь одоо тухайн байгууллага юм уу, сургууль нь маш олон үндэстэн ясны төлөөлөл болсон. За энэ бол маш одоо өндөр үнэлэгддэг ийм бас онцлог байгаа. За өөрөө миний ойлгосноор энэ сургуульд анх ирсэн гэж ойлгосон зүг үү? Би хэлний бэлтгэлээр Америкт орж ирж байсан. Анх Америкт 9 жилийн өмнө хэлний бэлтгэлээр орж ирж байхдаа төгөлдрийнхаа миний англи хэл бүр zero байсан. Бүр zero гэн zero. Яг zero гэхлээр одоо юу л би нэг high-tie bite байсан. Яг нэг монголчуудын түгээмэл мэддэг нэг гол үгнүүдээс яг тэмтэл байсан. Тэгээд хэлний бэлтгэлээр орж ирээд хэлний бэлтгэлд би бүр 3 жил суусан. Тэгээ 3 жилийн хугацаанд өөрийгөө за болоог байна, арай л болохгүй мастера эхлүүлэх. Уг нь бол зорилго мастера эхлүүлэх байсан хэрнээ нөгөө хэл нөгөө хангалттай сасан төвшөнд хүрэхгүй байсан болохоор 3 жилийн турш юунд сууж агаад хэлний бэлтгэл сууж байгаа. Тэгээ тухайн үедээ би өөрөө Arlington, Virginia-д амьдардаг байсан. Тэгээ Arlington, Virginia-д амьдарч явах үедээ би яг за одоо л би нэг мастера арай эхлэхэд бэлэн болчлоо гэсэн үедээ би тэрүүгээр ингээд нөгөө сургуулиас судалж л байсан л та. Тэгээ яагаад яг Salem, Virginia-д одоо манай сургуулийн Түнх кампус чинь Arlington, Virginia-гаас нэг ойролцоогоор нэг 3 цаг 40 минутын зайтай байгаад байгаа шүү дээ. Гэтэл
яг хаяанд байсан сургуулаа сонгоогүй яагаад American National University байгаа газраас нь 3-4 цагийн зайтай сургууль сонгосон бэ гэхлээр яг admission representative надад бол бүх зүйлийг яг аагаас яах хүртэл аягүй сайн тайлбарч өгч байсан байхгүй юу. Ажиллах хэрэг гэж юу вэ? Одоо жишээ нөгөө оюутнуудын хувьд хүртэл нөгөө хамгийн анхны нөгөө юу бэ? Төөрөгдөл юу байдгүй гэхээр оюутан хүн сурж явах хугацаанд ажиллах хэрэггүй гэж бодоод идэг. Ажиллаж болдгоо зөвхөн кампус дээр ажиллаж болдог гэдэг. Гэтэл тэр ойлголтын зөрүүг гаргаж өгөхөөс гадна за кредитийн яаж кредитийг наашаага трансфер хийх үү, яг ямар хөтөлбөр нь байгуул илүү карьерийн хувьд боломжтой яадгүй гэдэг бүх зүйлүүдийг нас хэлж өгч байсан болохоор би American National University-д орж суралцаад тэгээ одоо нэг 3 жил өмнө би мастерын хөтөлбөрийг комплект хийжсэн юм байна. За энийг бол цаашдаа дэлгэрүүлж ярина хоёлаа. Тэгин тэ. Гишүүндээ зорилгоо ойлгоход бидний зорилго бол цаашдаа Америкийн ихтэйд сургуулиудад гадаад оюутан, за магадгүй Монгол оюутнуудын хувьд суралцах боломж юу байна вэ? За сонгож байгаа хүмүүст зориулсан одоо визний тухай одоо системтэй мэдээлэл өгнө гэсэн зорилготой байгаа. За боломжтой бол өөрөө чинь зүгээс бас цаашдаа ярих сэдвээ бас одоо товчилж хэлэх боломж байна. Ямар сэдвийг одоо хамгийн тэгэхээр ерөнхийдөө одоо энэ нөгөө одоо эхний контент маань ингээд үзэгчдэд хүрэхлээр бас үзэгчдээс бас сэтгэл ирэх байх тийм ээ. Бид нар яг ингээд яг ямар сэдвийн дагуу илүү яг сургуульд ажилладаг хүнээс одоо official мэдээллийг авахыг хүсэж байгаа. За тэр сэтгэл фидбек нь ирж магадгүй. Ерөнхийдөө бидний төгөл дээр ах битэрийн төлөвлөж байгаагаар бол хамгийн ихэнд бол career planning гэж байгаа. Ер нь хүн яагаад ингээд яг одоо мэрэгчлээ илүү сайн ингэж төлөвлөж ингэж судалж байгаа сонгох ёстой. Яг Америкт ямар мэрэгчлэр ингэж суралцвал илүү ирээдүйтэй байдгийг. Ердийн general хөтөлбөр юу байдгийг, STEM хөтөлбөрүүд гэж юу байдгийг тийм ээ. STEM хөтөлбөр сурснараа хүнд бас яг Америкт STEM хөтөлбөр сураад төгснөрөө ямар бенефитүүдийг давуу талуудыг эдэлдгийг гэдэг зүйлүүдийг бид нар бас ярихаар байгаа. За бас сургуульд одоо Монголд сурж байгаа оюутнууд маань 10 жилээ энэ жил одоо 2026 онд төгсөх ч юм уу. За эсвэл ерөнхийдөө аль хэдийн төгссөн наашаа Америк руу орж ирээ. Гэхдээ яаж орж ирэхээ мэдэхгүй байгаа тэр хүүхдүүс зориулсан бид нар яг одоо тийм ээ F1 виза гэж ямар учиртай сургалтын визэн дотроо F1 виза гэж яг юугаараа давуу талтай. Тэр чинь сургалтын визэн дотроо M1, J1 гэдэг F1 гэдэг визний төрлүүд байгаа тийм ээ. Тэгвэл F1 юугаараа илүү давуу талтай. Энэ төрлийн визний хөтөлбөрөөс аплай хийхин тулд яг юунаас эхлэх ёстой гэдэг дээр бид нар бас зөвлөгөө мэдээлэл хүргэж болж байна. Мөнөөс гадна ажиллах хэрэг гэж хамгийн чухал зүйлүүд байгаа. За ажиллах хэрэг гэхлээр түрүүн би хайлтганд дурдсан оюутнууд яг сурж авах хугацаанд ажиллаж болдго юм уу, болдгүй юм уу? Хүмүүсийн дунд ерөөсө түгээмэл нөгөө буруу ойлголт нь болохоор болдгүй гэдэг. За тэгвэл болдгийн бол ер нь ямар боломж байдгийг оюутнууд хизээ тэр яг нөгөө ажлаа мэргэжлийн дагуу ажиллах боломжтой. Ажил хийлээ гэхэд яг нөгөө on campus ажиллах хэрэгтэй юм уу, off campus бас ажиллах хэрэгтэй юм тийм ээ. Зарим тохиолдолд хүмүүс зөвхөн campus дээр л ажиллах хэрэгтэй гэж ойлгоод байдаг. За тэгвэл campus-ын гадуурх ямар ажлыг хийх вэ? За тэхийн тулд яаж тэр ажиллах хэрэгэнд бүртгүүлэх ёстой. За хөтөлбөрөө төгснээ дараа ямар ажиллах эрх бас байдгийг гэдгийг талаар ярина. Үүнээс гадна одоо ингээд шинэ ерөнхийлөгч гараад ирсэн байна. Үүнтэй холбоотой ямар баг зэрэг тийм нөгөө цагаашдын нөхцөл байдал баг зэрэг нөгөө дүрмийн хувьд бол өөрчлөлт орж байна. За ер нь шинэ ерөнхийлөгч гэлтэхгүй өмнө нь одоо манай түгээмэл яг Монгол гэхгүй бусад гадаад оюутнуудын хувьд одоо статусны хувьд ямар түгээмэл зөрчлүүд гардаг байсан. За ер нь статусаа яг хуулийн дагуу авч явахын тулд оюутнууд юун дээр илүү төвлөрөх ёстой, ямар нөхцлөөс ямар одоо тийм ээ зөрчлөөс үүдэж энд одоо Америкт амьдарч байгаа оюутны визтэй оюутнууд статусаа алдсан. Хэрвээ статусаа алдсан тохиолдолд эргээд хэрэгээ яаж хэрхэн сэргээх боломжууд байдгийг. Түүнээс гадна энд одоо монголчуудын түгээмэл юу яадаг бас нэг сэдв change of status гэж байгаа тийм ээ. Өөр төрлийн визээр Америкт орж ирснийхаа дараа визнийхаа төрлийг солих ямар процесс гэдэг. Ингээд ер нь бол яг гадаад оюутнуудтай холбоотой ингээд ярих сэдв бол айгүй ингээд сайхан гэж яагаад затраад ингээд явцдаг.
Тэгээ би ер нь энэ ажилдаа өөрөөс айгүй дуртай. Яагаад гэвэл ингээд нэг талаар энэ ингээд ажлыг хийгээд ингээд оюутнуудад зөв ингээд карьераа олоод мэрэгжлийнхаа дагуу ингээд сурахад нь тусалж байгаа боловч нөгөө талаар бас эн чинь бас нөгөө immigration тай холбоотой айгүй олон зүйл дээр нөгөө бид нар мэдээлэл олж явж хэдийгээр бид нар immigration attorney биш ч гэсэндээ ерөнхийдөө тэрхүү мэдээлэлүүдтэй ойроод болохоор оюутнуудаа бас айгүй тийм нөгөө мэдээллийг их сурвалж яасна хүргээд ингээд явахлаар зарим болзошгүй эрсдлүүдийг бас оюутнуудаа тэр эрсдлээс хамгаалах тэр бүрэн боломж байгаад байдаг. За оюутантай гадаад оюутантай холбоотой жаргал зовлон бүгдийг нь хамран ярилцсанаа гэж байна. За би бол одоо хурдан үзэхээс ингээд бүр одоо таси одоо хүлээж эхэллээ. За ингээд мэдээж саяын дээр ирсэн одоо маш олон мэддэг юм шиг мэддгүй юм шиг цоо яриа маш их байдаг шүү дээ. Оюутан хүн ажиллаж болно, ажиллахгүй байж болно. Яагүй нэ. Тэр талаар одоо янз бүрийн буруу ойлголтуудыг бол нэг чигт оруулж яг аль бие усныг сурвалжаас ийхүү одоо системтэйгээр тоохонд хүргэнэ. За ингээд танай сургуулийн хоёулаа ерөнхий ойлголт өгье л да. Одоо би бас зарим асуултаа бүр хүлээж дийлэхгүй одоо асуух гэдэг юм. Танай гадаад оюутны элсэлтийн ерөнхий шаардлага ямар хөө байна тийм ээ? За нэг ялангуяа миний хувьд бол одоо номер 1 асуулт бол хэлний курст ирж болох уу? За ихэнх коллеж бол мэдээж эрдмийн зэрэг цол бол заавалчгүй TOEFL ч юм уу англи хэлний мэдлэг шаардж байгаа шүү дээ. Тэгэхээр англи хэлний мэдлэг эдийн сайнгүй TOEFL оноо дийлэхгүй хүмүүсийн хувьд танаа сургуулийн хувьд тухайлбал явна нэгэн боломж гаргалгаа байх уу? За тэгээ наадах чи айгүй чухал асуулт. Ингийн юм шиг хэрнээ одоо хүртэл хүмүүс энэ асуултууд ерөнхийдөө бид нэр монголчуудаа ялангуяа монгол оюутнуудтайгаа холбоотой хамгийн түрүүнд асуудаг асуулт байхгүй. За тэгэхээр сургууль бол хажуудаа хэлний бэлтгэл гэж байдаг, тусдаа байдаг. American National English Language Institute гэж байгаа. Тэгэхээр манай хэлний бэлтгэлд оюутнууд өөрсдөө бас бүртгүүлээд хэлний бэлтгэлээрээ дамжуулж виза аваад тэгээд хэлний бэлтгэл дээр орж ирээд сураад төгснөхийн дараа их сургууль руу маань шилжээд ороод ирэх бүрэн боломжтой байдаг. За манай албан хувьд бол бид нэр зөвхөн бакалавр болон мастрын хөтөлбөрт аплай хийж байгаа бүртгүүлж байгаа оюутнуудын эсэлтэнд ажилладаг. Одоохондоо бол бид нар бол хэлний бэлтгэл рүү бол орох боломжгүй байгаад харамсалтай. Гэхдээ бид нар хэрвээ манай сургуулийн хэлний бэлтгэлийг сонирхож байгаа хүмүүстээр бол цаг зав гаргаа сайхан туслаад чиглүүлээ хинтээ холбогдох уу, ямар материалууд бүрдүүлэх үү гэдгийг сайхан өмнөөс нь хэлээд өгөх бүрэн боломжтой. Хэрвээ тийм тусламж зөвлөгөө хэрэгтэй байгаа хүмүүсээ бол сургуульд ерөнхийдөө бүртгүүлэхийн тулд бусад сургуулиустай адилхан яг ерөнхий мэдээлэл материалууд хэрэгтэй. Жишээ нь бакалаврын хөтөлбөрт аплай хийж байгаа хүүхдүүд бол яг түрүүн таны хэлсэнчлэн хэлний оноо бол зайлшгүй хэрэгтэй. Яагаад хэлний онооны яагаад хэрэгтэй гэхээр нөгөө тэр хүүхэд чинь шууд нөгөө академик хөтөлбөрийг эхлүүлж байгаа болохоор тодорхой хэмжээний хэлний зайлшгүй боловсрал байх хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө би монгол оюутнуудаа юу гэж хэлдэг. Гэхдээ монгол оюутнуудын хувьд бол ер нь сүүлийн үед хэлний аюу мундаг болсон байлаа. Нэлээд мундаг болсон. IELTS-ийн 6.5-тай, 7-той, 7.5-тай гэдэг оюутнууд айгүй их орж ирдэг болсон. Тэрийг бол би маш их бахархдаг. Гэхдээ зарим оюутнууд хэлний одоо тийм ээ 6.5 ч гэдэг юм уу тийм оноогүй хүүхдүүд яадгүй гэхэлэр би ихэвчлэн Duolingo санал болгодог юм. Duolingo шалгалчин өөрөө дэлхийн өнцөг болонд хүлээн зөвшөөрөгдөж байгаа ийм official шалгалт байгаа. За үүний official-аас гадна IELTS юм уу TOEFL-тай харьцуулахад тэмбэр академик түвшин тэмбэр хүнд шалгалт биш. IELTS TOEFL-ийн шалгалтуудын шин нөгөө шалгалтууд чи илүү нөгөө академик үг хэллэг илүү шаарддаг бол Duolingo шаарддаг. Гэхдээ нөгөө requirement нь одоо шаардлага нь IELTS TOEFL-тай харьцуулахад арай жоохон easy байгаад байдаг. За тэгэхээр оюутнууд ерөнхийдөө жишээ нь бакалаврын хөтөлбөрт аплай хийж байгаа оюутнууд Duolingo-гийн 95 юм уу түүнээс дэш оноотой байхад бол манад ороод иж байгаа. За Duolingo-гийн 95-ыг евро IELTS руу ерөнхийдөө конверт хийгээд үзэхэд нэг 5 юм уу 5.5 болчихж байгаа. Тийм байгаад байгаа. За мастрих болохоор юу байгаа бид нарт мастрын хөтөлбөрт аплай хийж байгаа оюутнуудаас болохоор Duolingo-гийн 100 гэж
100 оноотой байхад ерөнхийдөө манай хөтөлбөрийн гол шаардлага, эсэлтийн гол шаардлагыг хангаж байгаа. За монголчуудын хувьд бол ихэвчлэн хэлний оноо гол босго байгаад байдаг. Бага одоо залуу үеийнхэн бол ерөнхийдөө хэлний оноо дээр гайгүй болчих 30 төгсөж байгаа ч юм уу 30 гарсан ч гэдэг юм уу тийм насны оюутнуудын маань хувьд бол за ерөнхийдөө бол харилцан адилгүй. Ер нь сургуульд бүртгүүлэхэд хэлний оноотой л байхад бол тэр бол хамгийн том боцгоо авч чинь гэсэн үг. За түүний дараагаас бол яг аль хөтөлбөр бакалавр юм уу мастер аплай хийхээс шалтгаалаад тодорхой хэмжээний хөтөлбөр документуудыг шаардж байгаа. Манай мастрын хөтөлбөрт аплай хийж байгаа оюутнуудын хувьд нэг давуу тал юу гэхлээр та бараг мэдэх байх. Энэ тийм нөгөө мастрын хөтөлбөрт аплай, graduate хөтөлбөрт аплай хийхэд сургуулиуд ихэвчлэн нөгөө юу асуудгийг academic document-ийн evaluation асуудгийг. Тэгэхээр манай сургуульд нэг давуу тал юу байдгүй гэхлээр ихэнх энд байдаг ихэнх гадаад ихэнх сургуулиуд хэрвээ гадаад оюутан авдаг бол тэд нар юу байдгийг гадаад оюутнуудаас нөгөө academic document эндхийн мэргэжлийн evaluation agency-гээр evaluate хийлэг гэдэг багхгүй хөрвүүл гэдэг. Эндхийн яг стандарт руу орж ийн үгүй юу гэдэг, стандартаа нийцж ийн үгүй гэдэг. За тэгэхээр оюутнуудын хувьд тэр evaluation хийлгэхийн тулд багаар бодоход $200-оос $400-500 төлж иж одоо бакалаврын дигрийг эндхийн нөгөө юу стандартаар хөрвүүлж тэр нөгөө үнэлгээ хийлгдэг. За тэгвэл манай сургуулийн хувьд яадгүй гэхлээр бид нөр өөрөө манай academic department in-house evaluation хийдэг. Вау, наач нэг том даваа тал биш тийм ээ. Гадны хөндлөнгийн компани руу явуулахгүй өөртөө дотооддоо үнэлгээ хийдэг юм уу те? Яг зөв. Тэгэхээр тэр чинь багаар отод 200, ихээр отод $500 оюутан өөртөө шууд хэмтчихнэ гэсэн үг байхгүй тийм ээ. Нэгэнт нөгөө гадагшаа очиж сурна гэдэг чинь өөрөө асар том expense байгаа тийм ээ, маш өндөр зардал байгаа. За тэр зардлаад байгаад айгүй боломжлоо, айгүй нөгөө юунууд гардаг, төлбөрүүд гардаг болохоор бид нэр тэрэн дээр оюутнууд айгүй сайн support хийдэг, in-house evaluation хийдэг. За тэгэнгүүт in-house evaluation хийхлээр Монголоос одоо ихэвчлэн ямар сургуулиудын дипломууд манад яг NTS стандарт руу дүүцэж ордог гэхлээр ер нь бол ихэнх нь би American National University-д түрүүн танд хэлсэнчлэн 5 жил ажиллаж байна. 5 жил ажиллахдаа би нэг л сургуулийг болдгүй юм байна гэдгийг саяхан юу яаж авсан, орж мэдээж авсан. Тэр нь загвар зохион бүтээдэг тийм сургууль. Тэр сургууль өөрөө Монголд магадлал итгэмжлэгдэх юм байлээ. Тэгэхээр Монголд бол магадлал итгэмжлэгдсэн бол тухайн сургууль үнэхээр яг оюутан тухайн сургуультай сурж байхдаа тэр сургууль нь магадлал итгэмжлэгдсэн байвал наашаага ерөнхийдөө юу ачна монголчуудын бакалаврын хөтөлбөрөөр Монголд бакалавра хийсэн бол за тэр нь NTS стандартаар яг дүүцэгдээд ороод ирнэ. Одоо Африкийн орнуудад стил яг тэр нөгөө техникумын хөтөлбөрүүд чинь байгаад байдаг. Тэнгүүд тэдгээр хөтөлбөрөө оюутнууд сураад төгсгөөрөө нэг 2.5 жил юм уу 3 жилээр сураад төгсөж байгаа. Тэнгүүд тэндээ тэр чинь бакалавртаа дүүцээд байдаг. Харин Америк руу наашаа орж ирэхөө хөрвүүлэх гэхлээр бакалаврын стандарт руу орж ирдэг. Яг үнтэй адилхан энэтхэгээс орж ирж байгаа оюутнууд яг адилхан байдаг. Гэтэл монголчууд бидний хувьд л хагуугүй даваа талтай. Монголд өөрөө нөгөө юу бакалаврын зэрэг 4 жилийн хугацаанд сураад ойролцоогоор 120 кредитийг комплект хийж бакалаврын зэрэг юу яаж байгаа тийм ээ эзэмшиж байгаа. Тэгэхээр наашаа юу яаж байгаа. NTS стандарт бол бүрэн дүүцэж ороод ирж байгаа. За харин кредит трансфер хийхэд нэг ийм түгээмэл юу яагаад гэдэм ойлголтын зөрчил байгаад идэм билээ. Тэр нь юу гэхлээр бакалаврын хөтөлбөрөөр Монголд хийсэн бол одоо мастер руу орж ирэхэд мастрын тэр бакалаврын дигрийн мастрын хөтөлбөрийн нөгөө юу кредит нь орж ирнэ гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл бакалавр чинь нөгөө левелийн хувьд нэг левел доо байгаа тийм ээ. Тэнгүүд нөгөө сурагч мань одоо левел ахиулж штэ. Тэгэхээр агсан левелийн юун дээр хөтөлбөрт орж иж байгаа хүн бол ягаад нэг чат доор хөтөлбөрийн тэр кредит нь орж ирэхгүй. Харин Монголд мастера хийсэн байгаад энд дахиад мастер хийж байгаа бол харин кредит трансфер хийх бүрэн боломж байгаа. Кредит хөрвүүлж дүүцүүлж авна гэдэг нь мөнгө гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг нэг кредит дүүцүүлээд тооцчих юм бол тэр бол одоо хэдэн мянгаар тоологдох.
Тийштэй. Хүмүүний тухай ярьж байна. Тэгэхээр мэдээж яаж ч утсан бакалаврын зэргийн дипломын кредитийг мастрын түвшинд төрүүлэх боломжгүй гэж байна тийм ээ. За танаас ролын хувьд эсэлтийн хугацаа юу болж байна? Одоо хичээл эхэлсэн байгаа юу? Хэзээ элсэлт авах вэ? Монголоос магадгүй Америкт сурч байгаа, ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас сонирхож байгаа бол эсэлтийн хугацааны тухай мэдээлэл өгөх үү? За тэгээ. За маш их баярлалаа. Тэгэхээр манай сургуулийн хувьд бол ерөнхийдөө 2 сар тутамдаа эсэлт авдаг. Тэрүүгээрээ ерөнхийдөө та дүнсээ хэллээ Монголоос сонирхож байгаа хүмүүсүүд үуж ядгүй гэхлээр тэрүүгээрээ Монголоос ялангуяа аплай хийж байгаа хүмүүсүүд айгүй давуу талтай болдог. Нөгөө зөвхөн намрын, хаврын, зуны эсэлт гэдэг ингээд хүлээгээд авахгүй тийм ээ. За яг одоогоор бол бид нэр 9 сарын 21-нд эхлэх эсэлтэндээ эсэлт бүртгэлээ авж гин удахгүй эсэлт маань хаагдана. Тэгэхээр магадгүй Америкт байгаа оюутнууд маань тийм ээ. Тэд нар сургуулаа солихоор өөр сургуулиудыг сонирхож байгаа бол за сургууль сонирхохдоо манай сургууль нь өөрөө хайбридээр үйл ажиллагаа явуулдаг. Онлайн, он кампус хосолсон. Тэгэхээр нөгөө ялангуяа graduate оюутнууд илүү давуу талтай ажил амьдралаа, хувийн амьдрал, ажил тэгээд хичээл бүх юмнуудаа ингээд хооронд нь зохицуулаад яваад хахад айгүй давуу талтай болчдөг. Тэгэхээр хэрвээ энд байгаа оюутнууд маань өөр сургуулаа хайгаад ингээд трансфер хийхээр сонирхож байгаа бол манай сургуулийн эсэлт одоо намрын эсэлт бол явагдаж байна. Тэгэхээр бид нартай амжаад холбогдоорой. Бид нар чад бүхнээрээ одоо бүх admission process дээр нь сайхан ажиллаа зааварчлаад өгөөд ингээд smooth transition хийгээд явчихна. Монголоос аплай хийх оюутнуудын хувьд бол ерөнхийдөө монголч гэхгүй гаднаас аплай хийж байгаа оюутнуудад бол бид нэр ерөнхийдөө 6 сарын өмнөөс эхэлж бэлдээрэй гэдэг. Тэгэхээр нөгөө одоо ялангуяа гаднаас аплай хийж байгаа оюутнуудын хувьд бизнес цагийн олдоц хамгийн чухал болчиход байгаа юм тийм ээ. Тэгэхээр эртхэн 6 сарын хагас жилийн өмнөөс сургууль бүртгүүлж ээж яг хүссэн цагаа бизнес цагаа авна. За тэгээд цаг хугацаатай бүх юмудаа төлөвлөд өгчин. За Монголоос бизнесд аплай хийж байгаа оюутнуудын хувьд бол ерөнхийдөө би нэг зүйл дээр айгүй бардам байдаг. Манай албанд маань бол ойролцоогоор 15 гадаад оюутан эсэлт бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна. За үүний 2-оос 3 нь монголчууд байгаа. За тэгэхээр намайг юм бол одоо 3-аас 4 болчихно. За тэгэхээр бид нар бол Монголоос аплай хийж байгаа хүүхдүүдэд бол одоо хэрвээ Монголд тэдгээр оюутнууд маань ямарваа нэгэн зуучлалын агентлагт бүртгүүлвэл тодорхой хэмжээний бүртгэлийн хөлс одоо үйлчлэгээний хүсэлтэн тийм ээ. Гэтэл бид нар тэдний өгдөг бүх үйлчилгээг үн төлбөргүй өгдөгөр айгүй давуу талтай. За тэгээд зөвхөн admission process дээр нь ажиллахаас гадна визний бүртгэл, цаг авах, визний ярьцлага бүх зүйлс дээр нь туслаж явчихдаг. Тэгэхээр манай алба бол гадна Монголоос аплай хийх бүх оюутнуудаараа төргийн шуурхай найдвартай ажиллаж явна. Тэгээд Монголоос хүрээ аплай хийхээр бол бид нартай ядаж 6 сарын өмнөх одоо жишээ нь 2 сард манай хаврын эсэлт эхэлх юм. Тэгэхээр 2 сарын эсэлтэнд маань орж ирээ гэвэл тэгээд одоо яг Монголоос аплай хийх оюутнууд маань бид нартай холбогдвол хамгийн тохиромжтой цаг гэж хэлмээр. За энэхүү дараагийн дугаар орохоос өмнө магадгүй одоо асуултаа урьдчилж ирүүлье гэж бодож байгаа. Магадгүй эсэлтийн тухай асуулт асууя гэж бодож ивэл хэрхэн яаж холбогдох вэ? За Facebook-оор одоо social media гэдэг бол бидний хувьд бол хамгийн чухал нэг хэрэгсэл байгаад байна тийм ээ. Тэгэхээр намайг social media-гаас олох боломжтой. Жишээ нь одоо нүүрнө Facebook-аас олно. За миний Facebook-аас болохоор Туул Батүлзий гэдэг байгаа. Туул Батүлзий. За Туул Батүлзий юу гэдэг. Тэгэхээр миний зурагтай миний official page-ийг олж харах боломжтой. За тэрүүгээрээ надтай холбогдоод шууд мессеж өчгöd бол сургуультай холбоотой эсэлт бүртгэлч гэдэг нь сургуультай холбоотой хөтөлбөртэй холбоотой ямарваа нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл. За scope бол яг өөрөө заашгүй манай сургуулийг сонирхоогүй ч гэсэндээ ерөнхий асуулт тийм ээ өөр сургуулийг сонирхож байгаа. Гэхдээ тухайн сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл авч чадахгүйсэн ч гэсэн хамаагүй юу яагаад холбогдоод ороод ирээрээ би чадхайхаа хэмжээгээр мэдээлэлд нь сайхан асуултанд нь сайхан хариулт өгөж явчихна. За та түрүүн хэллээ та бүдээрт бол ярих сэдв бол зөндөө гарах байх. Нөгөө нэг асуултаас дараагийн асуултанд ургааж гарч ирнэ. Тэгээд нөгөө олон улсын оюутнуудын асуудал ярьж байгаа болохоор сэдв бол айгүй өргөн байна тийм ээ.
За маш ойлгомжтой. Өнөөдрийн анхны дугаард оролцож богинохон боловч бас үр дүнтэй ирээ өгсөн танд маш их баярлж байна. Ингээд үлдэж байгаа цөөхөн хугацаанд магадгүй бас өнөөдрийн дугаартаа ярих гэж бодож байсан ийм зүйл байгаа бол боломжийг олгож байна. Баярлалаа. За та ерөнхийдөө хоёлаа нөө дараагийн цувралаар ингээд яг цэгцтэй мэдээлүүд өгөөд явах болохоор надад бол яг би тийм зүйлийг ярихыг хүсэж исэн гэдэг зүйл бол одоохондоо алга байна. Би зүгээр нэг зүйлийг Америкт хурж ирээд би аягүй сайн ухаарч ирсэн. За тэрийгээ зүгээр одоо Америкт анх удаа орж ирж байгаа ч юм уу дөнгөж орж ирээд удааг байгаа залууд өмнөдөө захиж хэлэх гэсэн мэдээлэлтэй аягүй ойр байгаарай. Мөнгө хөөхөөсөө илүү мэдээллийг аягүй сайн шимтэн өөртөө авч байгаарай. Мэдээлэлтэй ойр байгаад тухайн авсан мэдээллийг хэрхэн зөв ашиглахаа мэдж байгаа бол тэр хүн одоо өөрийнхөө хүссэн зорилго мөрөөдөлтөө мөнгөтэй хүнээс илүү хурдан хүрч очт юм байна гэдгийг би одоо Америкт 9 жил амьдрахтаа маш сайн ойлгосон. Мөнгө маш их үнцэнтэй, хэрэгтэй хүний амьдралд маш их хэрэгтэй зүйл. Гэхдээ түнтэй зэрэгцээ мэдээлэл гэдэг бол ялангуяа бид нар одоо мэдээллийн 900 амьдарч байгаа хүмүүс тийм ээ. Тэгэхээр яг мэдээллийг аваад эргээд яг тэрийгэ өөрийнхөө амьдралд яаж зөв ашиглахаа мэдж байгаа бол мөнгнөөс илүү яг давуу талуудыг боломжуудыг одоо юу яагаад авах бүрэн боломжтой гэдэг гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгэхээр оюутнуудаа мэдээлэлтэй аягүй сайн юмдаа өөрсдөө аягүй сайн мэдээлжүүлж байгаараа за тэр хэрээр том зөв алхмуудыг өөртөө сайн гаргаж өөрийнхөө амьдралдаа гаргаж чаддаг болно л гэж хэлээ. За мэдээлэл бол хүч юм аа гэдэг үгээр туул маань өнөөдрийн дугаараа өндөрлөж байна. За ингээд өнөөдрийн дугаар ийхүү өндөрлөж байна үзэгчтэй. Та бүхэн асуултаа манай сувгийн имэйлээр илгээж болно. Үгүй бол туулын имэйлээр шууд илгээх боломжтой байна. Туул түрүү бас өөрийн Facebook хуудасаа үзүүлж байсан Facebook-оор бас холбогдох юм боломжтой байна. За ингээд өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулсан үзэгчдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя. баярлалаа.